За ингээд Star TV учиртай урилга нэвтрүүлгийн Астан ээлж сайхан дугаар маань яг одоо эхлэх гээд сууж байна. За өнөөдрийн учиртай урилга нэвтрүүлгийн урилгыг одоо хүлээн авсан одоо эрхэм найз Монгол улсын гавьяа жүжигчин шинэ үе продакшн одоо үүсгэн бүтээх захирал за өнөөдөр Монгол улсын хүүхэд залуучдын театрын ерөнхий захирал ингээ боёг ярих дандаа захирал баахан захирал гэдэг шиг л за ийм сайхан одоо байна. Одоо бас учиртай урилга нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч бидхэн бол бас студи дээр юм бол одоо боёо захирлыг өрсөн боловч яагаад гэвэл энэ улсын хүүхэд залуучдын театр гэдэг энэ гайхамшигтай театр дээр бичлэгэх нь одоо бид бүхэн зүй ёсны хэрэг гэж ойлгоод бас энэ театрын тухай бас олон түмэн одоо Монголын олон сайхан үзэгч түмэн маань энэ театрын тухай бас эрхэм одоо захирлын амнаас бас сонсхон зүйтэй болов уу гэж бодоод яг театр дээр ирж одоо ингээ бичлэгээ хийж байгаа юм. За ингээд сайн уу юм. Сайн ахаа. За орж гэнэ үү? Сайхан орж байна. Сайхан орж байна. За юуны төрөнд ингээд учиртай урилга нийт баг бүрэлдэхүүн тагванд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ миний хувьд бол одоо улсын хүүхэд залуучуудын театрт томилогдож ирээд одоо 3 жил болж байна. 3 жил болсон. Тий 3 жил болсон юм амар. Тэгээ энэ 2 жилийн хугацаанд барилгаа бүтэн дуусгаж авсан. Барилгыг хүлээж авах ашиглалтын одоо захиргаа байгуулж ажиллаж байгаад одоо хөшгөө нэгэ жил болж байна. Тэгээ энэ хугацаанд мэдээж одоо 5 дугаар бүтээлээ сая үлгээдээ авлаа. Ингээд театр бол сайхан явж байна. Тэгээ өнөөдөр энэ сайхан хүүхэд залуучуудын театрыг яг зорж ирж энэ баг бүрэлдэхүүнээр ирж манай энэ баг танхимд одоо энэ халуун ярилцлага өрнүүлж байгаа учиртай урилгынхаа хамт олонд баярлалаа гэж хэлье. Тэгээд цэнгэл дэлгэцээр дамжуулаад учиртай урилгыг дандаа учиртай хүмүүс оролцдог тий. Тэр хүмүүсийн сайхан халуун дотны яриаг үзэж би өөрөө ч гэсэн бас үзэж сонсох дуртай. Тэгээд энэ сайхан нэвтрүүлгийг хүлээж авч байгаа үзэгч та бүхэндээ энэ сайхан орой мэндийг хүргье. Өнөөдрийн баг тайзан дээр одоо ингээд бас нэвтрүүлгийг хийдгийн учир юу гэхээр баг танхимд одоо байгуулагдаад удаагүй байна тий. Сая 27-нд нээсэн. 27-нд одоо 3 сарын 27 театрын баяраар нээсэн. Одоо ингээд би бол одоо урд нь яг байгуулагдаад нээлт хийсний дараа нэг ирж ирсэн. Тэгээд дараа нь одоо бас нэг цагаан сарын бас нэг нэвтрүүлгээрээ одоо том тайзан дээр бичлэг хийж ирсэн. Тэгээд одоо сая бол ингээд орж ирэхэд бол ер нь өдрөөр энэ өөрчлөлт гарч байна. Гүйдэл ингээ хоёр давхраар явж байгаад одоо ханын тэр одоо нөгөө жүжигчдийн одоо хөрөг зураг мураг байхгүй байсан зургууд бас дурсамжтай театрын одоо 5 бүтээлийн зураг мураг гэх маш олон юмнууд ингээ гарч байна. За боёо мөн одоо тэгээд шинэ продакшны захирлууд хувийн хвшил өөрөө дураагаад дөргөд дун чөмгөөрөө жиргэж явсан захирал өнөөдөр төрийн албан хаагч болцсон. Тийш үү. Төрийн албан хаагчлахад тэр нь ямар байна боёо? Хариуцлага өндөрчтэй. Тийм үү. Маш өндөр хариуцлагатай. Тэгээ нийт одоо би чинь урд нь хувийн хвшлэр нэлээд явжсан. Тэгээ төр бас төмөн олон одоо мэдээж энэ улсын хүүхэд залуучуудын театрын захирлаар тавиад авч явж чадна гэд одоо надад маш их ихтгэл үзүүлсэн. Тэгээ энэ бас аавынхаа нэрийг ч утсан тэр бас ард түмнийхээ ихтгэл сэтгэлийг утсан ч тэр тэгээд өдрийн эрт төм өнгөлчих юмсан сайхан байлгах юмсан гол нь хүүхэд багчуудаар л танхимууданд дүүрэн байгаасаа хүүхдүүд маань сайхан бүтээлэрж үзэж байгаасаа бас урлагийн ямар нэгэн арга хэмжээнүүдээр зохиож байгаасаа гэдэг үүднээс манай үүд хаалга нээлттэй байгаа. Хувийн хвшлтэй яг тэгэл өнөөдөр амраал маргааш амраал нөгөөдөр амраал нөгөөдрийн маргааш ажиллаад ч юм уу тийм ээ хизээ онгод орно хизээ мөнгө олно тэгэл тухайн үедээ бүтээлээ хийгээ явж исэн бол төрийн байгууллага тасралтгүй ажиллах хэрэгтэй. Тэрүүгээрээ одоо манайх нийтдээ 110 ажилтаа албаагчтай бүтцсэн байна. Тэгээ энэ олон залуучуудын ажил амьдралыг энэ олон залуучуудын хийж бүтээх ёстой зүйлийг бас хэлэлцэж хамтарч хийж байна. Тэгээд одоо 140 мянган хүүхэдтэй 350 мянган иргэнтэй сонгоо ярхан дүүрэгт баригдсан хэдий ч гэсэн нийслэл Улаанбаатарчууд Улаанбаатарын бүх хүүхэд залуучуудад зориулсан улсын хүүхэд залуучуудын театрын мэчин. Бас тэгээд энэ яг хүүхэд залуучууд зорилтод хүүхдүүдтэй уран бүтээлүүдтэй хийгээд явж байна да. Ер нь бол одоо орой унтах чир нь юу болж ийн гэж байнга наашаа асуун штэ 13 мянган квадрат талбай штэ манайх ч энэ том талбай ус цахилгаан дулааны асуудлууд те тэгээд цэвэрлэгээ үйлчилгээ тэгээд энэ олон залуучууд ажиллаж байна
эмгцэгцээс эхлээл тэгэл уран бүтээл гэдэг одоо бишгүй их зүйл байгаа. Гэхдээ энийг бол ганцхан бие биш нөө бид манайх чинь дотор албадуудтай албадын дарга нартайгаа нийлээд энэ олон авиаслаг залуучуудтайгаа нийлээд сэтгэлтэй олон ажилтны албаагчд байгаа. Тэднэртэйгээ хамтраад бүгдээрээ энэ театраа өөдөн татчихна. Одоо таны хэлдгэр өдөрт нэг шинэ бүтээл гэдэг шиг тий. Бараг сард улиралд заавал манайх театраа өнгөлсөн, дээшлүүлсэн юмнууд хийж. Урд нь ирэхэд энэ театр битүү хүүхдүүд чинь хаалж байдаг. Дараа нь ирсэн чинь одоо бас л нэг баахан багш нар болж байгаа. Өнөөдөр ирсэн чинь бас ингээл болж гэнэ. Сургуулийн нэг ой болж байгаа. Байнга битүү байдаг шүү ер нь үйл ажиллагаа ер нь бол завсрын жүжигээ тоглох арга байна уу? Байна. Жүжигүүд бол дандаа оройн цагаар. Оройн цагаар. Оройн цагаар тоглогдсон. Тэгээ өглөө хүүхдийн арга хэмжээнүүд өглөө өдөр орчдөг. Тэгэхээр бас бид нарт аль алийн тэгэл энд ер нь бол мэдээж энэ байшин хүүхдүүдгүй бол энэ хоосон байшингаар явах тий. Тэгэл аль болох хүүхдүүдтэй байлгах. Тэгэл тэдний дуу хоор аялгууд асрахгүй жүжигүүд уран бүтээлчд бас ажилтай байх гэж л үзэж байна. Ямар сайндаа бид нар ч бүр автобусны компанитай гэрээ хийгээд хотын төвийн хүүхдүүдийг автобусаар авчирж жүжигийг үзүүлчихэд автобусаар буцааж өгч байгаа шүү. Оо за. Тэгж үйлчлэгээ хийж байгаа шүү тий. Тэгээд пледэнд нүний дүнгийн шингээгээд тэгээ манай тэр автобусны компаниас хөнгөлт үзүүлээд ингээ хүүхдүүдийн аюулгүй байдал дээрээс нь бас улсын хүүхд залуучуудын театр бүх төрлийн хүүхдүүдийг хамрах хэрэгтэй гэдгээрээ л хамраал явцгааж шин. Тийм шүү дээ. Одоо хүүхд залуучдын театр гэж хүүхд мужигнтэй. Ер нь яг би ингээд нөгөө сая 3 жилийн хугацаанд наашгаа ингээд хол штэ манай чи бас нэг одоо би сүүлдээ одоо бид нар дасаад ойрхон болчихлоо. Тэгээ бас манай театрт ирсэн хүмүүст бол манай театр сэтгэлд нь бүр ойрхон театр болж байгаа. Тэгээ би чинь ингээд өвөл мөвөл наашгаа ингээд явж яхад замаар ингээд нүүрс түлээ төрдсөн тэгэл дүүмөөгөө үүрцэн хөтөлцөн утаан дотор тэгэл хүнсний жинхэнэ хүүхдүүд багчуудын амьдралыг харж байгаа шүү дээ. Ус мус зүгөөл тэгэл явж байхдаа ер нь энэ хүүхдүүдийн төлөө ядаж миний хийж чадах юм бол энэ театрын л нэг театр шиг театр болгоод бариад өгье. Дуусгуулъя. Энэ олон компаниудыг нэгтгэж жагаад тэгж жагаад хүүхдүүдээс жинхэнэ гоё дэлхийн болоо үндэсний гоё жүжигүүдийг авчирч тоглоё. Тэгээ хүүхдүүд маань энийг нэг сайхан давтаад ухтаа нэг дулаан орчинд үзээсэй гэж зүтгсэн. Гэхдээ мэдээж энд бол нам засаг, төр засгийн тийм ээ одоо энийг санаачилсан дүүргийн иргэд одоо засаг дарга их хурлын гишүүд, соёлын яам, засгийн газар бүгд л чин сэтгэлээсээ ажиллаж хөрөнгө оруулалтын тухай бүрд нь хийж өгч энэ театр боссон. Тэгээ олон мянган бас сайхан барилгачин, Монгол барилгачдын энэ жилийн манайх чинь шилдэг барилга болсон шүү дээ. Оо зөв. Залуучуудын театр. Тэгээ ингээс хүндрэлцэн. Зарим хүмүүс яагаад энэ баруун талд ийм хол ингээд гэр ороолын дунд шахуу ингээд барьцсан юм бэ гэх тээ ярьдаг. Гэхдээ энэ бол ер нь соёлын үйлчлэгээ бол хүүхд бүрд хаач гэсэн хөрөх ёстой. Тэгээд одоо хотын захын хүүхдүүдээс театр хол байх ёсгүй шүү дээ. Тэгээд энд л хүүхдэл байгаа юм чи энд хүүхдийн байх ёстой парк, байх ёстой тоглоомын баг газар, байх ёстой усан бассейн, кино театр энэ театрыг дагаа баригдаасаа л гэж бодож байгаа. Тэрнээс энэ театрыг тойруулаад дахин орон сууц барьчаасаа гэж юусоо би бол төсөөлөхгүй байгаа. Тэгээд манай дүүрэгч бид нар саналаа өгсөн. Тэгээ энэ хавийг ингээд гоё хүүхдүүдийн өргөн зугаалгын газар болгоосай. Театрыг нь хажууд усан бассейн, спортын заал нь тэ комплекс маягтай болгочаасаа л гэж саналаа өгсөн. Дүүрэг болоод нийслэлийнх маань энэ дээр бол бас нэг гаргалгаа гаргаж байгаа хаа. Одоо шинэ үе продакшн одоо бол байгаад байгаа юу? Байгаа тий. Одоо тэгээд тоглох гэхээр энэ даргын ажил нэг хэцүү үү? Би шинэ үе дүүнертэй шилжүүлсэн. За. Одоо дүүнер маань одоо Батгүй бид нар Адья Батгүй одоо манай хэд энэ оюун тул эдэр бүгдээрээ л аваад явж байгаа. Залуучууд маань тий. Тэгээ яг үйл ажиллагаа явуулахгүй ч гэсэн тэд нар дээр байгаа. Сүүлд өөрөө урилгаар очиж тоглох. Тэгээ өөрөө л урилгаар л очиж нэг орж гарааны юм дээр явуул юу юм гэсэн шүү. Тэгээ энд үндсэн энэ ажилтаа болохоор одоо хай яах вэ? Тэгээд бид нар чинь нөгөө бас юм хөтлөх, кино шинд орох энэ ажлууд маань нээлттэй шүү дээ. Бид нар чинь төрийн үйлчлэгээний алба болохоор нээлттэй. Одоо драмын театр гэхэд одоо жүжиг 7 анги кинонд явуулахгүй.
Одоо тийм дуудлагатай энэ дуудлагатай гэж яг миний болж байгаа нэг ингэ явж болдгоо шүү дээ. Одоо жишээ одоо улсын хөгж залуучдын театрын жүжигчид нэг одоо лангтай гэнэ ч юм ингэ явах бол явуулах уу? Явна үү? Би бол явуулна. Явуулна шүү дээ. Манайх яадаг вэхээр хэрвээ жүжиг тоглож байгаа үед бол тоглолтын цаг нараа өөрөө хуваараа зохицуулаад бас тэ тоглолтондоо ирж орчоод хажуугаар нь бас кинонд явбал цалингүй чөлөө авч болно шүү дээ. Цалингүй тэ төрд ямар ч хохирол байхгүй цалингүй гэрээгээд тоглолч. Тэгээ нөгөө киноноосоо цалингаа авчин тэр үн чинь тий. Гэхдээ манай театр уран бүтээлтэй бол уран бүтээлтэй заавал ирж оролцсон байх хэрэгтэй. Нэгэнд яг л урд нь тэр уран бүтээлд ороод ажилтсан тийм ээ дүрэн байна. Тэгэхгүй л одоо ингээд театрыг нэг кинонд явлаагаа явал тэр дүрэн хоос үлдээл дахиад нэг хүн ажиллахгүйгээр тий. Тийм учраас театраач хүндэтгэн өөрийгөө жахуу амьдралыг бодно тийм ээ. Энэ аль альний зохицуулаад театртайгаа гэрээгээ. Тэрний юу вэ гэхээр ингээд нэг сарын хугацаанд би цалингүй чөлөө авъя. Ямар ч тэнд бол асуудал байхгүй. Яг тэгвэл театрынхаа брендингийг ард түмэнд танилцуулж явна гэдэг чинь энэ театртай холбоотой. Нэр хүнд нь өснө. Улсын хөгж залуучуудын театрын тэр жүжигчин дэлхийн болоод олон улсын наадмаас тийм шагнал авлаа, тийм кинонд явлаа, тийм сайхан дүр бүтээлэг бол ард түмэн баярлах байхгүй. Энэ театр чинь тэр гэж нэг залуу жүжигчин. Тэгэхгүй л ингээд залуучуудыг яг ингээд барьчаал хаашаач явахгүй үгүй шүү гэчихэд тэгээ тэд нар чинь ахуй амьдралын ямар байгаа цалин цагаа яах вэ те хажуугар нь авиасаа өөрөө сормоор байдаг өөр хүчтэй том дөрүүд урддаг гэхдээ тэрийг ягаад бид нар болцоог нь харин бид нар цалинтай цалингуу те тэр дөрүүд дээр тэр ажиллаж байгаа хүний аюулгүй байдлын тэр бүх юмний гэрээ контрактын дагуу хийгээл тэгэл явуулахад бол болж байгаа байхгүй. Наад ч юм бол их сайхан нөхцөл байна. Тий одоо яг орчин цагийн ийм менежмент хэрэгтэй л байна л да. Манай театр одоо жишээлбэл бид нар гаднаас найруулагч нарыг урьж авчирч бүтээлүүд хийлгээ явуулж байгаа. Тэр найруулагч нар манад хамаг байдаг хүч чадлаараа нэг сайхан бүтээл хийж өгөөд явж байгаа тий. Бид нар энэ боломж болцоо бас нээж өгч байгаа. Тэгэхгүй бол одоо нэг байнгын олон найруулагч нартай тий. Нэг 3 4 найруулагч нартай. Тэгээ тэд нар маань ингээд эргээл буран бүтээлээ хийгээд авахгүйгээр биднэрт энэ цаг үед хэн хүчтэй, хэн чадвартай, хэн залуу сайхан найруулагч нар төр гарч ирж байна. Тэр найруулагч нар улсын хөгж залуучуудын театрын тайзан дээр авиас чадвараа сориод ард түмэнд өөрийгөө тайлгнаж харуулах боломжууд нь байгаа шүү дээ. Урилгаар ирээд бид нартай хамтарч ажиллаад гэрээ хийгээд олон тэр бүтээл нь түмэнд хүрсэн сайн уран сайхны зүйлд бол мэдээж тэрийг үзэж шалгаж бас үзэн л дээ. Яг юу хийх гэж чинь, юу тавих гэж чинь хүүхэд залуучуудад яг зөвшөөрөгдөх зүйл мөн үү, бүтээл мөн үү те тэрийн мэрэгжлийн хүмүүс үзэн. Манайш уран сайхны зөвлөлтөд 8 хүн байт. 8 хүн. Зураач нар, найруулагчдын бүрэлдэхүүн одоо залуучууд одоо 36 жүжигчтэй манайх. 36. Тий. Ер нь бол яг уран бүтээлчд бол нэг 40 гаруй уран бүтээлчтэй. Дандаа залуучууд. Тэгээд ахмадууд бас урилгаар. Ахмадуудыгаа бид нар урилгаар авж байгаа нөө эргэх холбоо гэдгээр тэр тусмаа хөгж залуучуудын театрт ажиллаж исэн ахмадуудаа одоо жишээлбэл Ромео Жюльеттад даваасан бах орж байна. Төрийн шагнал Төмрбаатар ах маань орж байна. Сая бид нар гавья цэгмэд игч маань орж тоглолоо хайрыг хайрал дээр эргэх холбоотой. Тэд нар маань сая 27 жил улсын хөгж залуучуудын театргүй байлаа шүү дээ. Тэгээд ахмадуудын маань хүлээж авч байгаа газар тун цөөхөн дараамын театр бас зарим нь авч ийсэн. Манай театрын ч бас манай ахмадуудыг авч ийсэн түүх байгаа. Саяхны хүртэл авч ийсэн. Тэгэхээр бус ахмадууд маань бас харьяалагдах газаргүй байсан. Одоо ингээд театр нь баригдаад орчлоо. Ахмадын зөвлөлтөө боллоо. Театр дээр ахмадуудыгаа хүлээж авлаа. Одоо тэдний нөгөө 27 жил тоглох юмсан гэж хүсээд байсан тайзан дээр нь бид нар 1 2 3-аар нь гаргаж байгаа байхгүй юу? Ээлжээр нь явж байна. Ээлжээр нь дүрэн таарч ивэл те. Тэгээд ээлжээ хүлээгээ сууж байгаа ахмадууд маань байгаа. Өнөөдөр манай театрын хамгийн анхны Ромео Жюльеттийн Жюльетта маань одоо инктивэгч маань одоо амьд зэрэг байж шээ. Тийм байна. Одоо тэгэхээр тэр 50 жилийн дараа за бараг 60 жилийн дараа одоо шинэ Жюльетта төрөх гэж байна манай театраас. Хоёул ингээд хооронд нэг урилгаар харьцуулах. Тий, одоо тэр би өөр их бодох бах та. Би одоо тэр Жюльетта тоглож байгаа дүүдээ хэлсэн. За би бол чиний оронд байсан бол чи тэгээрээ хадаг аваад сүү аваад ихч дээр нэг очиорой. Энэ бол бас их гоё шүү. Чамд их авшигтай шүү. Дэмтэй шүү. Чи нэг бараг 80 гараа 90 хүрч байгаа Жюльеттаг очи хардаа гэсэн. Тэ гоё шүү дээ тий. Энэ жил яг уламжлал юм да. Уламжлал юм гоё юм тий. Тий сайхан ахмадуудаа инктивэгчтэй байраад ороход бол бас тэр оволцонтой одоо дөнгөж гайг байгаа. Тий 20 эдтэй Жюльетта очих нь ш жоохон Жюльетта. Тэгэхээр бид нар ямар ч гэсэн ингээд нэг эргэх холбоотой ахмадуудыгаа ах эгч нарыгаа бас нэг хүндэлдэг, хайрладаг бас дүүнэртэй ах
ах эгч нар нь бас хэлэх юм хэлдэг, хамтарч ажилладаг. Ингэж л бид нар урагшлаа шүү дээ. Одоо яг бид тэрийг үзээ сууж байгаа улсууд бол намайг хөтлөгч хийгээд бид тэр ингээд сууж яах гэж юм манай үзэгчдэн бас бодоочгүй ч магадгүй. Гэхдээ ингээд надад бол бас их гоё байна. Тэгэхээр үзэгчдэн маань ингээд бодож байгаа. Энэ боё маань ер нь одоо зарим нэг нь мэд за Монгол улсын гавьд ирсэн одоо боё гэдгийг л мэдж байгаа болохоос боё маань одоо багтаа аав ээжээс хэдүүлээвэ айлын хэддгээр хөвгтөө хэдэн дүүтэй хэдэн гах ихчтэйвэ аль сургууль төгссөн бэ гэдэг талаар улсуудыг асуудаг юм байна л. Ер нь бага насны тухай нэг жоохон үзэгчтэй хүндэж жоохон яарвал. Би аль бирээд явахгүй гэдэг жоохон бага насны хэрэг. Би чинь төмөр замд одоо ээжээсээ мэндэлсэн. Төмөр замын имлэгт Цолмон гэдэг нэг сайхан эмчийн гар дээр бас би одоо бас тэр үнийг хүндэлж явдээ. Тэгээ тэр сайхан эмчийн гар дээр одоо мэндэл ээжээсээ төрж унж. Тэгээ манай аавыг одоо ээж маань Дорж Сүрэн гэдэг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын аав маань Дорнот аймгийн Матттай. Би чи хатхан. Тэгээд би чи яг хотын хөвгөлтэй. Тэгээ аав ээжийнхаа нутгаар одоо цог өндрөөрөө хан уулаараа Маттгаанаараа одоо Алтаовоогоороо тэгээ Шилийн богдороо бахархаж явдаг зүүн талын. Одоо аав ээжээсээ наран мандах нутгаа. Тий мандах нарны нутгийн хөвгт. Тэгээд Улаанбаатар хотод ер нь төмөр замд цэцэрлэг сургууль, яашил цэцэрлэг сургууль, 51 дугаар сургуулийг дүүргээ. Тэгээд соёл урлагийн их сургуулийн кинодрамын ангийг төгсөөд тэгээд драмын театрт ажиллаж байгаа шинэ продакшныг байгуулад удирдлагын академийн бизнес удирдлагын ангийг төгсөөд за тэгээд төдийгөөс өдий болтлоо одоо уран бүтээлч жүжигчин гэдэг нэрийг зүүгээд тэгээд олон сайхан найзуудтайгаа сайхан түүхийг бүтээгээд төдийгөөс өдий болтол явж байгаа. Одоо энэ миний амьдралын сайхан шинэ хуудас нэгдсэн гэж би боддtiin. Улсын хүүхд залуучуудын театр гэдэг энэ сайхан ахмадуудын байгууллагад босгоцсон энэ театрын 27 жилийн дараа дахин шинэ хуудас нээхэд намайг одоо энийг удирдгийж томилсон. Тэгээ энэ бол миний хувьд бол нэг тийм дарга зэрэг болохтой гол нь биш. Зүгээр л аав маань одоо урлагийн гавь зүтгэлтэн Намсраажийн хүү Ариун болд гэж аавынхаа нэрийг нэг бүтэн аваа явуучих юмсан. Ээжгээ нэг бүтэн нэртэй онуулъя да гэдэг шиг одоо ээж минь бас хараа сууж байгаа. Тэгээ би анх надад энэ санал болгосон өдөр би ээж аав хэр дээр очисон. Тэгээ намайг ингэж ийна ээж аав би яах вэ гэж аав ээжээс асуусан. Би шууд заа гээгүй. Би эргээ танд хариу хэлье гэсэн. Тэгсэн чинь аав миний хүү одоо Намсраажийн хүү гэдгээ л бас эрхэмлэж бодож энэ ажлыг хийгээрээ. Тэгээ хүүдээ баяр хүргэе. Аавынхаа нэрийг л бодож яваарай миний хүү гэж хэлсэн. Аав бол насаар урлагт явцсан байх. Тийм, миний аав ч одоо насаар урлагт явцсан. Тэгээ би аавынхаа нэрийг унгааж болохгүй шүү дээ. Тийм, ирэх байхгүй л үг гэсэн. Тэр бол бүр чадвал ороод гэсэн. Тэрэн дотор чинь бүр айгүй их юм яваа байхгүй. Тэгээ би аавдаа ам өгсөн. Би чаднаа гэж хэлсэн. Тэгэл тэрнээс хойш одоо өнөөдөр болтол ингээд аав маань одоо тэнгэрт ивссэн. Гэхдээ намайг бас харж л байгаа. Тэгэхээр би нэг Намсраажийн энэ театрыг нэг сайхан аваа явж ин да. Энэ залуучуудтай, ахмадуудтай ер нь нэг уран бүтээлүүд нь ч гэсэн энэ барилга байшин ч гэсэн сайхан явж ин да гэж өнгөлж явах гэж л бодож байгаа. Тэрнээс биш би өнөөдөр ямар нэг улс төр ч юм уу эсвэл өөрөө нэг цаашдын карьер гэдэг юм надад бол нэг тийм сонирхол байхгүй л те. Зүгээр өөрөө уран бүтээлчний гэр бүлд өссөн уран бүтээлчин учраас энэ уран бүтээлийн газрыг яг өөрийнх нь яг чиг баримжаагаараа өөрийнх нь яг баримтлах ёстой тэр ёс зүй хэм хэмжээгээр нь уран бүтээлээр нь халигд салгисан байх ёстой байгууллагыг утгаараа байх ёстой л гэж л одоо зүтгэж байгаа. Харин тий. За ямар ч байсан ингээд боёотойгоо ингээ яриад байгаа юм бол бид тэр өнөөдөр өнжин 100 их юм болон тийм учраас нэг гисэг завсралт энэ театрын нэг сайхан ресторан байгаа. Энэ рестораны хоолыг бол идэн. Одоо ингээд хоол идсэний дараа эргээд уулзъя. За. За одоо ерөн түрүүнээс хойш бол театрын тухай яагаад гэвэл улсын хөгж залуучдын театр гэдэг энэ эрхэм тайзан дээр алтан тайзан дээр суудсан болохоор яалч яахгүй театрын тухай ярмаар ихч театрын тухай ярьлаа дахиад ярих зөндөөл байгаа. Тэгэхээр
одоо боёгийнхан бас нэг гэр бүл рүү нэг жоохон хандаад байгаа. За боё маань одоо амбал хэдүүлээ байна. Одоо манай үзэгч түмэн чи энийг сонирхдаг шүү дээ. Хэдэн банд хэдэн охинтой гэл ингээл сонирхдаг шүү дээ. За би одоо амбал зургуул байна. Тэ. Эхнэр тэ 4 охинтой. Цэцгсэн хүрээлээ. Тий. Цэцгсэн мандалтай. Том охтууд оюутан болоод төгсөөд ирцгээсэн. Одоо 2 баг маань 10 жилийн сургууль сурж байна. Тэгэл ер нь л бол нэг стал цэцгсэн дунд л амьдарч байна да. Тэгээд манай эд чинь нэг хөрхөө ганц эрэхтэй юм аавны болохоор тэгэл аль байдаг аавтай өрн хоол унд энэ хамгаалт бүрэн. Ястай янзын шүү дээ. Зарим нэг жоохон бас нэг оройтох нэг очиход үед эхнэр ингээд бол 4 урдуур 4-өөс бас ганц нэг нь урамнаа бас. Томчууд бол нэг талдаа гачих гээд байгаа шүү. Багчууд бол хизээч урахгүй шүү дээ аавтай тий. Томчууд бас бие бодсонгүй ярьсангүй гэдээ бас хаяа нэг жавтай өртөн штэ тийм биз дээ. Нэг 100 муу дачлаа гэвэл одоо тэгэл би хаагаа бод барь энэ тэр гэл баяр наадмын өдрүүд ч юм уу тэгээд багчууд бол аавдаа бол ам шүү дээ. Яаж чийсэн чи миний аав гэл. Баг багтаа бүр 2 3 настай багтаа ингээд ус цалгуулаад бариад ирдэг үү штэ. Аль үнийг уугаад ус бариад ууртаа гэдэг ямар ч өгөхгүй зүгээр тавьчих яваад тэгэл болоо. Тэр нь надад айгуу гоё. Тэгээд ямар санд би нөгөө октоотой аав нарт чи юу юм бэ? Ягаан өнгө их энгийн өнгө болчт юм биш тод өнгөнүүд. Тэгнь. Октоодын гэр нь байнга тийм тод өнгөн дундуу гавж орныхан даа бүтээл хөрөөн сонг тоглоом бүх өрөө мөрөө тэгээд би ямар санд гадаадад нэрээ явж байгаад гэр бүлээрээ явж байгаад амарч явж байгаад өөртөө ягаан өмд авцсан байсан шүү дээ. Тэгээд хотод ирээд яг өмсөх гэж ерөөсөө нөгөө хэдээс тустай өмсөө явах чи ерөөсөө болдгоо. Тэгээд нөгөө ягаан хүмүүс дунд явбал бас олж байгаа хувцастай хүмүүсийн тэг чи өөрөө яг өмсч би яах гэж юм ягаан өмд авсан юм бол тэгэл баах манай гэрх инээлдчихлээ. Тэгээд хүүхдүүд дассан өнгө болохоор тэгэл бас гоё санагддаг юм. Тэгээд хардсан. Тэгээд аав тэгж автчих ш тэр эдийн дунд. Гэр бүлийн хүн одоо хаана? Манай хүн одоо нэг хуваарай жаах юм хийгээл тэгэл гэртээ хүүхдүүдээ хараад наашин чаашна гээл ер нь нэг хин нэг нь одоо төрийн албан агч нарыг ялгаагүй говийн бизнес явж байгаа хүмүүс шинж ялгаа хин нэг нь одоо мэдээж хардлаа нэг ерөнхийдөө нэг авч үлдэхгүй бол тий ер нь тий нөгөөдхнийхээ ажлыг түлхэж өгч нөгөөдх нь ажиллаа хийж явахгүй бол тэгэл аль нэг нь л нэг өөрийгөө нэг тодорхой хэмжээний дуртай зүйлээсээ тодорхой хэмжээний нэг цаг нараа ар гэртээ илүүчлэхгүй бол нэг нь урагш явахд хэцүү болчиход байна. Нэг өдөрлөг яг байхгүй болохгүй. Тий, яг тэгээд манай ч ер нь яг тэгэл артлаа яг бүтэн даагаал аваад үлдчихэж байгаа байхгүй. Тийм ээ. Тий, тэгжээж л бас ажлаа урагшлуулна, тэгжээж бас ажил урагштай явна. Тийм ээ. Реал гэдэг чинь одоо тэгэл өглөө цагтаа ирж бүртгэл. Тий. Одоо гоё одоо тэндээс наашаага хэдэн цаг наашаа явж. Сонгоноос зайсан сонгоо хоёрын хооронд ч нэг 2 цаг өглөө явна штэ. Цаг 30 минут явна. Орой бол 3 цаг бол харин шүү дээ. 3 цаг явж байна. 3 цаг явна. Тэр бол баараг. Тийм баараг 2-оос 3 цаг бол төгжрэлт явна да. Тэгээд яг хөө тэгэл явна шүү дээ. Явна шүү дээ. Би бүр тэгсэн англи хэлэндээ би ч тийм сайн биш шүү дээ. Энэ яг төгжрлийн цагаар ер нь улс орондоо яриа англи хэл сурвал яасан бэ? Бүх эпэмээр англи хэл заагаад трафикал төгжрэлгээ тэгэл заагаад тэгвэл хотоор англи хэлтэй болох байхаа жилийн дараа. Тэгэл яг 1 цагт ерөөсө 5-аас нэг 8 цагийн хооронд бүх эпэм зэрэг англи хэл заавал нэрээс бодлох байхаа гэд би нэг баахан найзуудтай ярьж инээлдэж. Одоо нөгөө шинэ production гэдэг байж байгаад одоо амби боёо хөрлөө 3 гэдэг одоо яалч 3 найзууд энэ хамтлагийг эхэлсэн эхлэх байтугай бүр өчнөө олон соёлын төвийн үүд хаалга цонх хагартал дэлбэртэл ер нь өдөрт хэд тоглож ирсэн ер нь яг хамгийн дээдсэх нь 6 тоглож ирсэн тийм 1-ээс 3-аас 5-аас 7 9-30-аас ч үлээ тийм. Бараг 11 дэлбэртэл тоглол дураараа дэрэг дунд цөмгөрөө жиргэж явсан өнөөдөр ингээд яг төрийн албаагч болцсон өглөө цагтаан баригдана орой цагтаан яг дуусан жоохон тийм өөрчлөлт одоо орж байгаа үст. Ордгүй яах одоо ч насч бас ингээл цаанаасаа тэгэл за яг бусдын итгэлийг таах хэрэгтэй л дээ. Бас тэгээд одоо тэгэл хүмүүс итгэл энэ албан тушаал албан дээр тавьдсан тэгэл энийхээ ардны гараад энэ театрал нэг өнгөтөөдтэй байлгач юмсан ингээл явж шít. Гэтэ хаяа толмоор бол санагддаг шүү. Одоо ингээд нэг гарч тоглох юмсан. Нэг гоё нийтмийн нэг програм зангидчих юмсан ингээ. Одоо би баг одоо элдэг зурагч юм байна да. Тий, одоо тэгээд нэг өөрөө бас зүгээр байхгүй нэг жаахан зохиолууд юмнууд буулгаалгаа. Яг ийм нийтмийн номер хийвэл баллах юм байна да гэл. Тэгэл нэг жоох юмнууд цуглуулаад гэр бүлийн тухай, нэг хүмүүсийн хоорондын аж байдлын тухай. Гэтэ тэр нь дандаа нэг хүмүүс гоё эерэг
зөв бас эсвэл ардталт нэг санаа дэвшүүлсэн маягтай нэг хэдэн зохиолууд бичээл байгаа. Гэхдээ яг нэг өдөр бас гаргаж тавина. Одоо тэгээ та гурван хувьд бол хичнээн жил одоо нэг дөр одоо өстой нэг атгсан гар шиг нэг ийм гурван нөхрөл пижигнүүлж явсан үе. Одоо тэгээд бас эрхэм сайхан найзан тэнгэрт задарлаа. Тэгээд ингээд бас амьдралын журмаар нөгөө тавилын юмдаа гэдэг шиг тал явж байна. Одоо мөн найз нараа ихэлсэн би дээр нэг амбигийн тухай чиний ярьж байгаа халамцуу яриагаар сонссон. Тэгээд за энэ хүн чинь эрхэм найз мөн ч их санаж инх үгэлж явдаг юм байна гэж боддог. Тэгээд боёгийнхан бас одоо нөхөрлөл ирчүүдийн нөхөрлөл гэдгийг ер нь эрхөнийгөө өдөр нэг юу гэж бодож явдгийг гэж одоо бах нэг асуулт тавьчих. Яг хөө миний нэг үг байдаг л та. Нөгөө нөхөрлөл эхлэхтэй бишээ. Найзалж яваад яаж дуусахтай байд юмаа гэж тий. Тэг хүн бол ихлээр найз цагийн ясаар хүмүүс хоорондоо найзлахдаа аль байгаа сайхнаараа, аль өөрт юу байгаагаараа өөрөө одоо ер нь дутагдaltaй талаа нөө сайхан талаа ил гараа сайхан нөхөрлж эхэлдэг шүү дээ хүмүүс тийм ээ. А цагийн аяс гэдэг бол хүмүүсийг таниулж өгдөг. Хүмүүс цагийн аясаар хүмүүс явах нь явж ирэх нь ирж өшөө олон найзууд тааж болдог эсвэл улам цөөрж байдаг. Хүний амьдралд бол янз бүр. Ялангуяа ирчүүдийн нөхөрлөл бол үнэхээр бас их нандин ирчүүдийн нөхөрлөл. Тэгээ ирчүүдийн нөхөрлөл бол олон юмн дээр гагнагдаж олон юмн дээр зузаардаг. Дуртай юмн дээр хийж байгаа ажил бүтээл дээр тэгээд туулж байгаа тэр амьдралын хатуу хөтүү туулж байгаа жаргал зовлон бүгдэн дээр нь л эр хүний бас нөхөрлөл зузаардаг болов гэж би хардсан шүү дээ. А ирчүүд бие биендээ бол гомдох санах, бие биендээ ямар нэгэн зүйл хэлэх, эсвэл бие бинийгаа магтаж дуулах гэдэг бол эр хүний дандаа дотоод мөн чанараас гардаг. Яг дотроос гардаг. А тэгтээ хүн нэг тийм үг байдаг шүү дээ. Эр хүний нүднээс нулимс гарахтаа удаан гарсан тэр нулимс бол үнний ганц гэрч гэж үг байдаг. Тэгэхээр эр хүний үг нь амнаас гарч байгаа үг. Эр хүний ямар нэгэн үйлдэл бол тэр цаад угаас гардаг л гэж би боддог. Тэгэхээр найзууд бие биендээ хайртай гэж хэлж чаддаг найзууд, найзгаа нэг сайхан тэрвж чаддаг найзууд бол тэр бол яг өөрийг илэрхийлж байгаа үг үйлдэл юм байна. Тэгэхээр би бол ирчүүдийг бол сайхан нөхөрлөдөг гэж хардаг. Гэхдээ ер нь л эмэгтэйчүүдийн нөхөрлөл байдгүй гэж хэлж байгаа юм биш л дээ. Адилхан л эмэгтэйчүүд бас адилхан сайхан нөхөрлөж байгаа. Тэр үгээрээч одоо би бол өнөөдөр бол одоо миний олон сайхан найз нар байгаа. Тэ би одоо олон сайхан найзлж явсан анд нөхдөөт ч байгаа. Гэхдээ бид нар бол эргээд бол дурсамжаараа сайхан өөрсдөө сэтгэлийг сэргээж уулзах он жилүүд бид нарт байдаг. Тэгээ одоо найз нар дотор маань бол олон сайхан найз нар маань бас тэнгэр твссэн. Тэгээд эднэрээ бас дутаж, тэднэрийгээ өгүүлж хаяа нэг альбомоо үзэж суух, хаяа нэг эргцүүлж суух өдрүүд байж хүнд. Ер нь ямар ч хүнд байдаг. Мо найзгаа нэг би ингээ хэлээд гомдооцсондоо найзгаа нэг ингэж явахт нь би тэгээд нэг хэлчихгүй яав да. Энэ үед нь би нэг тусалчихгүй яав да. Энэ үед нь би ингээд нэг худлаа ярьцсан шүү. Эсвэл би энэ үед нь би даанч ажил амжаагүй юм да гэсэн ийм эр хүн болгоны дотор туслын систем дотор хий орцсон юм шиг ийм орон зай үлддэг байхгүй. Тим найз нар бол миний амьдралд бол олон байдаг. Би энэ найзтай ингэж явахт нь ингэж сайхан тусалсан да гэсэн байж аз жаргалтайгаар хохирцсон найзууд байдаг. Тэрний үгээгэл туслаад байхад найзууд зарим найзуудыг би одоо өчнөө тулсан. Тэгэхээр намайг ингэсэн, хуурсан, ойлгоцсон, болтцсон штэ, ингэсэн штэ, өгөөгүй штэ, юу гэдэг те. Тийм найзууд бол зөндөл байдаг штэ. Найзууд юм те. Гэхдээ би өнийгөө уучлах сэтгэлийн орон зайг үргэлж өөртөө авч үлдэх хэрэгтэй. За яг найз минь тэр үед нэг тэгээ байлгүй дээ. Энэ үед ингээ байлгүй дээ гэд. Тэгээ би энэ үнд зориулж бас саяхан нэг дууны үг бичсэн. Тэгээ энэ дуугаа бас одоо нэг дуу болгочихъя гэд хэдэн урамтай дүүнэртэйгээ бас ярьж байгаа. Тэгээд ер нь бол яг эр хүний нөхөрлөл гэдэг бол нөгөө жамуух Чингис жамуух дээр гардаг ш жамуух өчлөлтөөр эр хүмүүс нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж болдгийг эр хүмүүс эвдэрлэхэд хан тэнгэр хагарч суурж болдгийг төмөн үе сандугай гэж тий. Тэгэхээр ийм л агуу юм да.
Одоо баяа шинэ үе продакшнд байхад бол одоо маш олон өвгөн, маш олон одоо сайхан буурал эмээд тоглосоо. Би нэг тэгээс сонсч ирсэн би. Аль эмээгээр нэг ахмадын холбооноос нэг шагналаа. Тэр хэн гэдэг эмээ вэ? Тэр хэн гэдэг. За тэр чи хэн байв вэ? Шоуны хэн гэдэг эмээ вэ? Тэр шагнал ахмадуудын зүйлээс шагнал өгсөн гэсэн тэр аль эмээ хэн гэдэг нэгтэй эмээ вэ юм бэ? Тэр ингэсэн нэг өглөө би вэж чи намайг гинт соёлын төвөргөн дээр Монголын ахмадын холбооноос дуудаж ийн ихгүй юу? Тэгээ би ингээл тэгэл сандраад яасан юм бол даа гэж. Гэхдээ та өөрөө энд нэг ингээд ээж нарын арга хэмжээ болж байгаа ма та нэг хүрээ дээрээ ч гэн. За тэгээ олон ээж нар хүлээж явахт юу гэж хүлээлгээ яах вэ тэгээд соёлын төвөргөө бүр их танхим дүүрэн ээж нар байгаа юм чи. Тэгэхээр зөвөр бошуухан дахиад өглөө тэр чи бараг 10 марав гэж хат. Тэгээ ороод ирсэн чи бүр 1200-аад ээж нар сууж тэнд. Бүр зуны цэцэг шиг л байгаа юм чинь өнгөнгийн дээлүүдээ өмссөн өстэй янзын гоё. Дарган дайл. Тэгэл намайг чинь тайзан дээр дуудаж гаргаж ирээд ингээд Монголын бүх ээж нар эмээнэрийн өмнөөс одоо үзэгч түмэнд бас үг хэлж ингээд бидний хэлжсэн, цагчээсэн эх орноо хайрлах, ижигээ хайрлах энийг хайруудыг бас тайзан дээр ингээд үзэгч түмэнд хүргэж одоо олон ээж нарыг тайзан дээр тоглож ирсэн, эмээнэрийг тоглож ирсэн. Боо одоо Монголын ахмадын холбооны хүндэт тэмдэг галтууд яа гэдэг. Тэгэл нөгөө эмээнэр чи бүгд алгад шаа. Гоё шүү дээ. Тэгш бас дунд нь ганц хоёр эмээ шүгэлдээд байна тэн тунд. Бас сахилахгүй тий. Одоо ингэ сануул яг аль эмээ нөөс юм бол одоо. Мэдхгүй одоо яг тэр ер нь тэр олон дотроос тэгэл надад нэг тэгэл тэр юу тэр андуураад байна гэж магадгүй. Тэр хамгийн нөх хүүхдүүдээ нэг бүтэнсээ өдөр босгоод сургууль мургуулд нь хөөгөө явуулчихдээ шүү дээ. Тэгж яагаад хамгийн сүүлд ээжигээ загнаад бүтэнсэнд босголоо гэд загнаа нөгөө хүнийг нөгөө сайн хийсэн 9 ажлыг ярихгүй байж ганц удаа алдсан нэг ажлыг ярьж 9-ийн үгүй хийнэ гэдэг чинь л тэр байхгүй тий ганц амралтын өдөр л ээж нь босгосны төлөө ээжигээ айгу муухай дайрдэн ш тэрийг тэгээ хамгийн сүүлд ээж нь тэнгэр дэвшчихдэг. Тэнийг мачи тэгэл миний наар хүрээд байсан байгаа үстэй. Тулахгүй бүтсэн өдөр тэнийг чинь тэрэгдэл байгаа тэрэг чинь тэнийг мачи тэнийг юм шиг тэрэгдэл байгаа. Чи чата бүтээсэн өдөр мосгоо явуулдаг юм уу? Тест. Энэ мөдөд өгн харагдаад сууж явлаа таалаас. Хүч талбарахгүй мөө. Огн цагаасаар нэгэн ач бич очноо цогцолж чад. Сайхан юм яриа сууч бас сайхан л. Бэлгүй юм яа. Юу яана? Ер нь өнөөдөр чи бүтэнсэн өдөр мөдөд хөөхтүүдтэй нэг сайхан хийц тайцаа чамж өгье. Датас дуннаа гэж та. Харс бүтэн сайн нь чамаагаа босгоо явуулах юм аа та юм. Олон эмэгтэй хүн мөн олон эмээ мөн олон эмэгтэйдүүд байгасан тоо тэгээд. Ер нь бол бид нар бол эмэгтэй хүний их хүний эмээж ч юм уу дүр тоглолоо гэхэд бид нар бол гадна дөрөх гоо зүү талаасаа ч юм уу тэр сайхан талаас нь бид нар хизээж гүйцэхгүй байхгүй тэр хүмүүс. Бид нар тэр дотоод сэтгэлийнхэн сайхныг л гаргаж ирэх гэж л чад ядан зүтгэж байгаа байхгүй. Тэрэгээрээ гаргаж ирж чадчихвэл үзэгчд алга өгчөж байгаа байхгүй. Тийм ээ? Тэр хүнд тийм амархан итгэмтгий байдал, хүнийг хайрладаг, хүнд амархан хуурддаг, тэгснээ хүнд яг үгээ чин сэтгэлээсээ хэлдэг, баярлснаа хэлдэг, гомдсноо хэлдэг, хүний төлөө явж байгаа тэр их сэтгэлээ илэрхийлж гаргаж ирж чадж байгаа тэр юмнуудыг л бид нар дотроосоо гаргаж ирж л тоглож байгаа болохоос биш. Гадна талаар нь бол эмэгтэй хүний тэр гоо үзэсгэлэнг бол ямар ч эмэгтэй гүцэхгүй шүү дээ. Нэг жоохон дөр оруулаад гарч. Жоохон дөр оруулаад, жоохон чиг оруулаад, чиг оруулаад, за нэг ингэсгээ гарч хийдэ гэл тэгэхгүй. Одоо жишээлбэл миний тэр нэг ариунагийн төрсөн өдөр гэдэг дээ штэ. Тэрийг та үзчихсэн үү? Тэн дээр бол ариунагээд охин тэр бол би бол яагаад ч тэр охин жоохон ахмад доо нэг төрс нэг ээжигээ хардаг охин байдээ. Тэгээд тэрний бол ерөөсө тэр охины ээжигээ хараад үлдчихэж байгаа тэр агуу гоё сэтгэл нь ах дүүнэрээс ялгарсандаа л ард түмэн алгадшаад хайрлаад байгаа хөөе. Ямар хөөрх юм яг айлд нэг ингээд нэг галаа сахиад нэг ээжигээ хараад аавыгаа хараад үлддэг нэг айлын нэг хүүхэд байдэн шүү дээ. Тэнгүүд аав ээж нь хүртэл за байраа энмүүдээ өгөөрөө. Ах дүүнэр нь хүртэл за аав ээжээ гал голомтыг чи аваад үлдтээ гэж хэлдэг.
Тэгтэл нь аав ээжигээ тий хажууд нь байсан. Эцсийн цэг хүртэл хажууд нь байж чадсан тийм айлын ах эгч нар байдаг шин. Тэр номерын тэр охин бол нэг тийм номерын. Тэгээ би тэрэндээ би бас хайрт. Босод ах トゥ нар одоо хөөхтүүд болохоор нэг цагаан сараар ч юм уу нэг хай нэг ирж очоод нөгөө нэг одоо нэг жоохон сүү нэг жоохон мах одоо юу дутуу явдаг. Нэг хүн бол яг цаг тохиод нь хоолыг хийдэг, гэрийн цэвэрлдэг, эмийн нь явдаг. Манай ч бас баянтай боё. Тэгээ бүр ажиллаа хийцэн, амьдралаа хийцэн ч юм уу тий ингээл яг тэдний төлөө явсаар гал ингээл явдаг. Тийм сайхан хүмүүс байдаг. Тэгээд тийм сайхан хүмүүсийг бид нар хайрлах хэрэгтэй байхгүй. Тийм сайхан ах эгчийг тэгэн сайхан буурлуудыгаа ингэж ганц хөтөлж, тохоодож, тэрвэрч ингэж авч яваа. Тэр сайхан хүмүүсээ бид нар хайрлах хэрэгтэй. Тэр эгчийг хайрлаад байгаа шүү. Харин би ч гэсэн бас хайрладаг шүү. Одоо тэгээд за өнөөдөр тэгээд ингээд Боётойгоо бас улсын хөгс салбарын театр дээр бүр яг театрын баг тайзны шинэхэн тайзны тайзан дээр ингээ хоёулаас нэлээ ярьлаа. Өнөөдрийн бас очиртой урилга нэвтрүүлгийг би бас ингээ чадан ингээд бас хүмүүстэй хөөрөлдөөд хөтлөрлөгч биш ингээ дуустдаг юм аа Боёхан тэгээд. Надад би үздэг штэ. Би хамгийн сул яалтан гэрэл өлзөх хөвчид нарыг үзчихээс тэгээ би хөтлөгчгээс илүү ярилцах нь надад их гоё. Тий. Санагдаад идэв шүү дээ. Гоё ярилцах нь гоё. Тий. Тэрнээс нэг хүн нэг юм асууж нөгөөдг нь хариулаад суугаад гэдэг тийм биш. Тэгээ та яадаг ярилцах тусмаа л надад их гоё. Яг нөгөө эн чин гэрчтэй яриа байхгүй. Харин тий найзууд яг үе тэнгийнхэн туусан цагтай цаг минут тухайн үед яг цуг оршижсэн юм болохоор би энийгээ айгуу сайн мэддэг. Надад таалагддаг шүү дээ. Тий гоё. Ярилцах. Сайхан ярилцах л. Сайхан ярилцаал өнгөрдөг юм л нэвтрүүлэг. Тэгээ одоо дүүгээ энэ сайхан өчтөр урилгын нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч одоо цаг заваа гаргаж одоо төрийн алба гэдэг бол бас завсар зайгүй байдаг байх. Сая театр руу орж ирэхдээ одоо ч энэгээр бижигэн жил байна. Энэ бижигнэн донд өөрийгөө нэг жоохон ч гэсэн булчин гансууллаж, жоохон ч гэсэн бас нэг ийш тийш анхаарал төвлөрөл бас хаад боллого шиг ингээ сайхан хамтаа яриа өгч ярилцлага өгсөн одоо Боёдуудаа баярлалаа. Одоо ингээд аавынхаа хэлснээр аавынхаа хэлснээр театрыг одоо оройн дээд болгодоо гэж одоо ахын ерөө дэвшүүлээ. Дуран бүтээлийн өндөр амжилт хүсээд нэвтрүүлгийн өндөрлөл бол яа гэж. За баярлаа. Хятад улсын номер 1 жуус Пуко. Гацгүй, байгалийн шимсээрээ сахар багтай, хугацаа уртас өгчгүй. Нэмэлт хүнсний будаггүй Пуко. Бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэллээ. Жинхэнэ жимсний ам Пуко. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол Улсын гавь жижигчин эрхэм Боёд өмнө оролцлоо. Их баярлалаа. За би энэ дээр бас ундаануудаа бас эрхэм үзэгчтэй бас тайлбарлаж өгнө. Энийг бас хэлээгүй юм байна шүү. Энэ Пуко гэдэг одоо ийм бүх төрлийн жимстэй. Одоо гүзээлзэг нь усан үзм юу ч байна энэгээр. За энэ бол уудаг жимс гэдэг ийм сайхан одоо ундаа байгаа. Ерөнхийдөө бол жимс нь ингээд дотроо ингээд одоо ингээд яг сайхан жижигэлцэн буузны мах шиг одоо ингээд жижигхэн одоо жижигэлцэн дотроо хөвж өгдөг. Уугаал яг ингээд сайхан жимснийг хэрэгцээхэн гэдэг ийм сайхан Пуко гэдэг ийм төрлөөрийн ундаа байна. За энэ ундааг бас ундаа маань одоо манай нэвтрүүлгийг бас хамтарч ажиллаж байгаа сайхан залуучууд байгаа. Энэ залуучуудаа бас хамтарч ажиллаж байгаа үед л одоо нэвтрүүлгийн өмнөөс баярлж байгаагаа илэрхийлье. За ингээд нэвтрүүлэл жаргаж байна. Боёдоо бас энэ сайхан бэлгийг өгнө. За цэцгсийн хөрөлөндөө байж тавьчихаарай. За баярлалаа. Цэцгсийн хөрөлөнд нэгийг уучих байхаа. Ууч чинь. Бас ундаа дотроо жимстэй юм биш үү? Жимстэй уудаг жимс гэдэг үү шүү. За баярлалаа. За баярлалаа эрхэм үзэгчтэй. Очиртой урилга нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар ийхүү өндөрлөж байна, жаргаж байна. За би түүхэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.